За өнөөдөр та бүхэнд хэрхэн эрүүл жимслэх талаар уншсан судалсан зүйлсийг хуваалцъя. Нэгдүгээр эрүүл аав ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс жимслэхээс өмнө эрүүл мэндийн өслөх шинжилгээнд хамрагдсан байх хэрэгтэй. Жишээлбэл цусны биохим, хэвлэлийн эхо, уушигны рентген, бэлгийн замын алтур төвчин зэрэг. Хэрвээ та ингэж ямар нэгэн аргагүй өвчтөй байж байгаа түүнийг мэдлгүй жирэмсэн болох юм бол ураг тээж байгаа үедээ ийм муухан урагт маш хор нөлөөтэй. За хоёрдугаарт ариг тамхинаас татгалзах хэрэгтэй. Гуравдугаарт өөрийн сэтгэл зүйг давтартай байлгаж том хүнд шарах байгаа бол түүнийг сэтгэл зүйчэд хандан эдгэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт эрүүл хооллох хэрэгтэй. Тавдугаарт биеийн жингээ хэвийн болох шаардлагатай. За биеийн жингээ энд гэсээр өөрийгөө яаж эрүүл эсвэл таалалтай илүүлж мэдэх вэ гэхээр за та ирээд 180 за 165 см өндөртэй 63 кг биетэй бол 24 буюу эрүүл биеийн жинтэй байна гэсэн үг. За эсвэл 157 орчим сантиметр биеийн жин 63 кг байх юм бол биеийн жингийн 25 буюу эрүүл жинтэй гэсэн үг.